Би бол шидтэн. Гэхдээ бусдын адил эгэл жирийн эргэн хүн шиг харагддаг. Баярлалаа. Магадгүй бурхан надад тусламж ирсэн хүн болгонд тус болж бай гэж энэ хүчийг өгсөн байх. Ямар даа үгүй гарчгүй гарчгүй Баярлалаа. Тийм болохоор л би нийгмийн сайн сайхны төлөө хүн болгонд туслах дуртай байдгийн. Баярлалаа. Хэрвээ хүн болгон шидтэн байсан бол энэ нийгэм тэр аяараа гэрэл цацуулсанд явааж байх байсан даа гэж би төсөөлдөг. Гэхдээ хизээ нэгэн цагт миний энэ төсөөл биелнэ гэж би итгэдэг. Баярлалаа. Өнөөгийн гэрлэн бүүдийсэн нийгэмд багахан ч гэсэн гэрлийг түгэж чадсан бол миний зорилго биелээд гэсэн үг. Таач бас шидтэн байх боломжтой. Яаж гэж юу? Эд шид бол сэтгэлийн хүч юм. Та нийгэмдээ хэрэг сэтгэлээ зориулж манлайлан оролцсон төдий чинээгээрээ эд шидийг бүтээж гэрлийг түгээж байна гэсэн үг. Ганцхан хором уураа төвччихлээ. Зөв хүний үйлдэл нүднээс давтаж зөв байдаг шүү. Хүн төрөлхтний төлөө зүтгэх нь амьдралын хамгийн чухал үйлс мөн гэдэгт би итгэдэг. Бүх шидтнүүдтэй баярлалаа.